улс өөрөө хүний нөөцийн нарийн мэрэгчлэнүүдийн хомсдолтой. Бид нар барилгын зураг төсөл хийлгсэн ч гэсэн гадны компаниар хийлгдэг. Төслийн үнэлгээ тэзүү valuation хийлгсэн ч гэсэн project valuation-ыг гадны компаниар хийлгдэг. Даатгалаа бид нар давхар даатгалаа гадагш нь хийдэг. Тэр энэ бүх зүйлүүд өөрөө биднээс маш их хэмжээний долларын урсгалыг гадагшна. Бид нар зис нүүрсээ зараад буцаагаад маш их хэмжээний үйлчлэгийг гаднаас худалдаж явж байгаа юм дүр зурагтай байгаа. Энэ график хизээ зээлийн хүү буурах вэ гэдгийг хариултна. Зээлийн хүү нь 10-аас бага улс орнууд, зээлийн хүү нь 10-аас их улс орнуудын хооронд том ялгаа бол валютын ханш дундаж инфляц 2 дээр байна. Энэ улсуудын инфляц 2.8%-тай байхад өндөр хүүтэй улсуудынх 7.9%. Тэгэхээр ямар ч зээлийн хүү, хадгаламжийн ч бай, юуны ч хүү инфляцаас доош тогтох ямар ч болцоо байна. Яагаад гэвэл инфляц өөрөө мөнгөний такс. Тийм учраас инфляцийг бууруулж байж зээлийн хүү цаашаа доктортой буурна. Онлынхоо хувьд валютын ханш өөрөө эргээд инфляцтай импортын үнээрээ дамжаад нөлөөлдөг боловч дунд хугацаанд, урт хугацаанд валютын ханшийг сулруулдаг бас нэг хүчин зүйл өөрөө инфляц. Инфляц өсөж явах болгонд тухайн улсын дотоодын бараа бүтээгдэхүүн гадаадын бараатай харьцуулахад өрсөлдөх чадвар алдаж идэг. Илүү үнэтэй болж идэг. Тэр илүү үнэтэй болж байгаа тохируулга нь хаана хийгддэг вэ гэхээр зэрэг буцаагаад эдийн засгийнхаа хүндэрсэн нөхцөл байдлын үед валютын ханш нь суларж энэ тохируулга хийгдэж идэг.